Тэр эмоит айгүй юм хөвчлөлтөө үед айгүй Тийм ерөөсө завсрын гэж байхгүй тий. Тэр хөлөө тавиад бэлис задлаа шимээ дуудаг л эцтэй. Сурвалж юу лээ хөвий. Японы юу? Тонгоогоо шүүгнийхэн цаас юм авахгүйсэн чи амар уулан бенз гараад ирсэн. Hi guys. Бид хоёрын Подкаст 5 minutes podcast тавтай морилцгаа. Өнөөдөр тавтай морилно. Хэдэлээ? 7 Хэдвэ? Оо 7. Манайха subscribe like Яа, тэгтээ хөөрхөн нэмэгдээд илээ. Тэ харсан уу, анзаарсан уу? өдөр болгон би шалгахдаг шүү дээ. Тийм дээ, комментуудыг өдөр болгон уншиж, баярлаж, мөргөж яадаг шүү. Өчтөр нэг орс коммент хийчихээс харсан уу? Хараагүй шүү. Устгацсан юм байна уу? Нэг комментлаа багсцэлээ. Тэр нь амар хөрхөн юу юм аа? Багтаа ихчтэй маа видеонууд нь бол айгүй гоё байна. Вау. Тийм тэгснэ YouTube нь дотроо нөгөө юу буст мөс ч юм уу Facebook шиг тийж промо хийж болтой юм шүү. Тийм үү? Мэдгүй тэр лав комментэн дээр нь лав тим хийчүүлүүлнэ гэсэн. Тэгээ бичлэгчтэй амар баг байна. Ер нь бичлэг багтай байна. Гэхдээ айгүй гоё юм байна гэдэг коммент орсоор ирсэн. Гэтэ яаж монголоор сонссонгуудаа орсоор коммент хийж байгаа юм бол тэгэл зүгээр орсоор бичмээр санагдсан мэл. Тийм байсан. Бид хоёр хардаа өнөөдөр юм Fairyland игдүүлээд ирж байна. Эд шидийн ертөнц шиг газар сууж байгаа зү бид хоёрын сууж байгаа газар айгуу гаягаад нэг цэцэг навчулсан газар бай. Бид хоёрын дэлхий гэдэг өрөөнд сууж байна. Тийм шүү дээ. Тийм. Ингээд шин нэгдсэн кофе шоп болон Цэцгийн дэлгүүр. Тэгээд бид хоёр цэцгийн дэлгүүрт ингээд гоё сандал тавиад сууж ин. Баярлаа бид хоёрыг энд суулгаж агаад. Баярлаа. Гэтэ амар хөөрхөн эстетик амар хөөрхөн харагдаж байгаа шүү дээ. Ингээ харахаар. Баярлж байгаа. Тэгээд бид хоёр хардаа би матча ууж байгаа. Би ginger lemon tea. Тэгээд энэ газрын нэр нь болохоор Needle and Brew гэдэг энэ дээр байна. газар байгаа. Би Instagram-ын меншн хийчихээ та нар дагаарай. Амар хөөрхөн газар байна уу? Яа. Мэдрэмжтэй хүмүүс өөр яах юм аа. Харин тийм ээ. Тэгээд бид хоёр мэдрэмжтэй юм болохоор энэ өрөөнд Ирсэн сууж байна. хоёлаа нэрээ амжилт өгсөн юм. Магтрин. Одоо хоёлаа өөрснөө л магтахгүй бол Тийм. Вау, за одоо байж байгаа нэг ASMR явчих. за би микки догоо гэж унш. Оо, хумсгүй болохоор цаа. Гайхамштай мачин. Нэрээ хүмүүс хоёлын гин ямар хөвгчлөлтэй юм бэ гэдэг байгаа тий. Хоёлыг тийм хөвгчлөлтэй амбахтай. Тийм үү, хүчлээ нэгэд. Комментэн дээр хөвгчлөлтэй хүмүүс юм аа хөвтлээ инээлээ гэдэг амар хөрхөн. Тоош ч угаасаа ч хүчлээ л дээ. Би тэр эмоит айгүй юм хөвгчлөлтэй үед айгүй Тийм ерөөсө завсрын гэж байхгүй тий. Хоёул ер нь яг мэлхийн ордны бүр яг ингээд төгс хөлбрүүд юм шүү. Ердөөсөө комментэн дээр би адилхан мэлхий амар адилхан юм байна л гэж тэгээд тий. За аргагүй 7 сарын мэлхийнүүд чи яг мэлхий дургат. За өнөөдрийн сэдв guys. Та нар гарчгаа уншсан бах. Өнөөдрийн сэдв болвол юу гэж нэрлэх вэ? Reddit story. Тийм Reddit 5 минутын Story. 5 минутын story. Түүхс тийм. Түүхүүд. Yes. Yeah. Аимшигын гоё юм бэлдсэн байгаа. За тэгээд нөгөө л хийдгэрээ тэгээд би одоо юм моошаагүй. Би завгүй байлаа гэж өдргаад байгаа. Одоо ариггүй ч гэсэн завгүй байсан ч гэсэндээ ингээд сторигоо олоод гоё гаргацсан маа тий. Тэгээд бид хоёр бас өнөөдөр бас ариггүйний ярьсныг бас ингээд яана. Бадж ярина. Тэгээд баярлаа. Зүгээрээ. Чи байхгүй бол ганцаараа болох үстэй. Харин тийм ээ тэгэл бит хоёр ингээл энэ яндал. Тийм. Өстой энэ яндал явж ин да. Түүхээ эхлүүлч үү? За ингээд бүгдээрээ өнөөдрийн сэдв рүүгээ орцгоо. Манайхаа энэ Reddit гэдэг нөгөө нэг аппликейшн зарим нь мэддэг бах, мэддэг бах. Тэгээд мэддэг юм болоо. За тэгээд тэнд ямар ч лээсээ хүмүүс нөө өөрсдөнд нь болсон зүйлээ бичээд тэгээд тэрний нөгөө нэг зарим хүмүүс ингээ уншаад подкаст бас Америкт хийдэг. Тэрнтэй ойролцоо бит хоёр бас тэр түүхийг монгол руу орчуулад тэгээд уншиж өгч байгаа шүү. Тийм тэнд ингээ нөгөө нэг яг жинхэнэ нэр мэрээ гаргах шаардлагагүй болохоор ингээд тэдэн настай эрэгтэй, тэдэн настай эмэгтэй гэж ер нь жоохон
нэг юм сонирхолтой гоё сторинуудаа биччихд юм аа. Ингээд хүнтэй хуваалцахаар нэг стори гоё ядж шүү дээ. Тэгжил бичдэг багтай хүмүүс. Чи тэгтээ бичиж үзчихсэн үү? Reddit-ээр ямар нэг юм Үгүй. бичсэн үзээгүй. Би зөв юм асууж үздэм үү гэж бодож байсан. Өдөр гадаа guys тэгээд маш гоё юм. Миний дуртай цаг агаар Бороо орж байна. бора намрын бора. Намрын бора. Эхнийхээ ирч. Сонирхолтойгийн сүлд нь ярина. За эхний стори. За би реакцлээ шүү дээ тэгээд. Yes. Хоёлоо гоё дискшн хийн дараа нь. За. Би ахлах сургуулийн багшигэд хэдэн жил болж байна. Өсвөр насны хүүхдүүдтэй ажилладаг тул сонин үйлдэлүүд гаргах үед нь ер нь л тассан гэхүүдээ. Багшаа би таны крашлцглаа. Та миний Валентин болох уу зэрэг асуултууд олон удаа ирдэг л байсан. Тэр болгонд нь би дасчихсан гэхэд болно. Манай сургууль нэг сард 16-аас 18 насны хүүхдүүдийн дунд үдшилэг зохион байгуулахаар болсон. Тэгээ тухайн үдшилэгний үеэр манай хоёр сурагч энд за манай би орчуулчаад дахиж уншаагүй шүү. За тийм болохоор ячээ. Манай сургууль дээр 1-р сард 16-аас 18 насны хүүхдүүдийн дунд үдшилэг зохион байгуулахаар болсон. Мэдээж хэрэг архи дарс байхгүй. Гэтэл нууцаар тэд нэр уух нь тодорхой. Үдшилгийн үеэр хоёр хэрэг тариад байдаг хүүхдүүд ширээний ард сэжиг бүхий сууж байхыг би хараад тэднээс архи өнөртөж байсан бөгөөд зан авирын ч гэсэн согтуу гэмээр байсан. Тэгэхээр нь очиод архиа надад өг гэд нэг бандит нь би эсэргүүцэж хэлсэн. Тэр за багшаа альвал дээ та гэртээ хараад халааттайгаа ширээн дээрээ хөлөө тавиад бэлис задлаа шимээ дуудаг л эцтэй. Гэхдээ миний шар ус босоод явчихсан. Яагаад шар ус боссон бэ гэвэл би саяхан бэлис авч тавьсан. Хоёрдугаарт би хийх онцгийн ажилгүй үедээ халаатаа өмсөд зурагт үзээд суудаг. Гуравт саяхан манай нөхөр шин зурагт худалдаа авсан бөгөөд би хөлөөшөө ширээн дээр тавиад зурагт үзэх болсон. Би тэр ангийн хүүхдээсээ чи яаж мэдээд байгаа юм гээ асуусан чинь чимээгүй яваад өгсөн. Тэр шөнөөс хойш унтаж чадахгүй айдас хүрээд болохгүй байна. Орой болгон бүх цонх хаалгаа хааж машин ойрхон ирвэл бүх гэрлээ унтраагаад орчныг ажиглах болсон. Би шөнө бүр айсар байгаад унтахаа байгаад байна яах вэ? Тэгэд энэ хүүхэн маань ингэсэн байгаа байхгүй юу? Нөхөртөө хэлсэн бэлээ л дээ. Ингээд манай сурагч надад юм хэлсэн. Намайг яагаад ингээд аг мэдээд байна. Энэ тохиолдол биш байна. Гингүүд нөхөр нь чи ер нь бол ингээд айгуу дэлүүлүү игээд байна. Битээ санаа зовоо зүгээр л тохиолдол хэлгүүдээ гэд. Тэгээ үүнээс хойш ингээд амар айцтай болцсон. Тэрнийгээ давж гарч чадахгүй байгаа хүүхэн л юм битсэн бэлээ л дээ. Гэхдээ чи надад чи өгч би бас дэлүүлүүл гэж бодчих. Аха би ч гэсэн. Тэгэл нөгөөдх нь зүгээр ингээл гэл хэлсэн чи яг уу тухайн хүүхдүүд бэлис уужсныг хэлж мэдгүй шүү дээ. Тэнгүүтээ амандаа бэлис гэдэг архийг нь бол тэгээд хэлсэн байж магадгүй. Ихэнх хүмүүс одоо ялангуяа Америкт ч тийм Америкийн төг гэсэн шүү дээ. Их халаатай айгүйх явдаг хүмүүс эдэн шүү дээ. Тэгэл бүх юм зөвхөн тэгэл тарцсан. Тэгээ багшин зүгээр л худлаа өөрийгөө л айлгаад байгаа юмсан нэг чинь. Тийм байна. Guys тэгээд энэ нэр Монголын түүх биш те чи гадаадын түүх орчуулсан баг. Монголоос түүхүүд байгаа. Тэнгууд тийм саяных эсвэл шүү дээ Bailey-ийн реклам. Advertisement нэр тэгж би шууд тэгж бодлоо бас. Далд маркетинг гэж маркетинг бас maybe те. Би арай авирд. Бас магадгүй. Би бас нөгөө юм гэхдээ яг би 1-р ангийнханд багш хийж илсэн л да. Тэгээд нэг юм багш магш хийжсэн гэж сонссон чинь гоё санагдлаа. Тийм үү. Тийм. Хөрхөн шд ингээд эрэгтэй хүмүүс нэг хөрхөн охтод гэсэн хөрхөн. Гэхдээ эрэгтэй хүмүүс нэлээ хөрхөн байдгүйсэн ингээд намаа ингээд хараа зогсож чинь ингээд ямар хөрхөн багш вэ гэж хараа зогссон. Ингээд манай ангийн хамгийн бага насны хүүхэд нь ингээд 5 настай эрэгтэй хүүхэд байсан. Амар хөрхөн. Тэгээд тэр ингээд нэг өдөр хичээл дээр ирсэн чинь ингээд багшаа би ингээд нүрчгдөр унтаж чадаагүй би унтчихгүй гэд надад хараа за би тэгэхээр тэг унтаад хөөргөдөө тэгж болохгүй байгаа. Яа тэгээрээ миний зүгээр хайр хүрээсэн. Яаж 5 6 та хүүхэд үгүй гэж хэлэх юм тийм 5 наст унтаагүй гэд үнэхээр ингээд ядраад зовоод байгаа юм чинь үүрх юм даа. Тэгэл унтуулна штэ. Би бол багш хийвэл
үгүй гэж хэлж чадахгүй. За тэгээ ганцхан удаа шүү гэж явуулаад байгаа. Би бас ингэ багш маг шивэл худлаа сайн дүмэн тавьж байвахаар багш шиг байлаа. За яг энэ хөрхөн хөвгтснээ дүнгийн нэмж юм да. Тэгээ жоохон хүүхдүүд болохоор бүр хөрх ахлах анги манги болж байгаа амар хаа. Би бол айна. Тэр чинь надаас өндөр юм билээ шүү дээ. Манай 10 жилийн анги охин одоо энэ циркийн цаана гэдэг сургуульч юу лээ хувийн? Японы юу? Мэдгүй нэг гадаад сургууль. Сант уу? Биш, тэрний цаатлан. Сакура. Англи. За мэдгүй. За тэнд ямар ч хэлсэн багш идэг. Тэгээд дандаа том ангиудад ордог, хэл заадаг болохоор тэгээд чам руу яаж ийн хүүхдүүд багшаа би тань сайн болчлаа гэх нэг тиймэрхүү яаж ийн өгс банк тэгдэг. Тэгээд тинейжрүүд амар. Кино үзье, болцоонд явъя юм аа гэж тэгээд өгдөг. Жохоо амар гас би бол тэдрэг заа гэнэ бит. Тэгсэн чинь бас мааныг таньдаг хүн бас багш идэг. Тэгээд нөгөө жоохон таазмаз өгцөг сайтай багш аахгүй. Тэнгүү тоо багшаа таны би яасан гоё юм бэ, моо юм бэ гэдэгс. Тэгээд тэр надаа урд нь ингээд амар хэцээдэг гэсэн нэг юм хүүхдүүдээс бэлгийн дарамт мэдрээд. Тэрхүү кейсэд бол нэлийн байдаг юм шиг л. Тийм амар хэцүү хаа тий. Манай 10 жилдээ штэ. Би 2 3 дугаар ангид байсан юм аа. Тэгсэн чинь манай 10 жилийн багш ингээд амар юм секси хүн байсан аахгүй. Угаасаа орс. Тэр нэг өдөр тонгоогоо шүүгнийхэн цаас юм авахгүйсэн чи амар уулан бенз гараад ирсэн. Абаага зооч пүү юу вэ? Гэртээ харж байгаагүй юу ба багшаас харж. Надад тийм funny юм бэ. Бүр уулан бенз дээрээс нь ингээ гараад ирсэн. Яа. Ингээ бүр шок. Хоо гэх. 10 жил тахад нэг тиймэрхүү юм зөндөө фаны юм болдог байсан тий. Ээжээс харж байгаагүй төрсөйг багшаас харсан бэ тий. Энэ тийм үү. Дараагийн түүх рүү гарыг. За 50 биш ёо. Танихгүй хүн намайг 50 орохгүй байна гэдэг сэтвтэй. Яа наач амар шүү. За саяхан би байр аваад эхэндээ зүгээр л байсан. Нэг өдөр би гаражнаасаа гарч байгаад Toyota Camry машиныг налаа зогсохныг залууг харсан юм. Манайхыг ширтээ зогсоод байсан. Би машиныхаа цохыг онгойлгоод хэрэгтэй зүйл байна уу? Андаа би зүгээр нэмээд асууж байгаа шүү. Би ярьж байгаа. Хэрэгтэй зүйл байна уу андаа гэж асуусан чи үгүй. Би ямар юм уусч үгүй. Анаас ингэсэн what you want те ингээ хараад харна. Тэгсэн чи үгүй өдрийг сайхан өнгөрүүлээрэ гэд нөгөө залуу хэлсэн байл та. За. Тэгэхээр тэгвэл чи явчих болох уу гэж асуусан чинь тэр хариу өгөхгүй чимээгөө 30 секунд харц зогссон гинэ. Тэгэхээр машинаасаа буугаад шууд фронт гэхэд хөө асуудал байна уу хөшөө гэх. Нөгөө жоохон эмхтэн хүмүүс нөгөө айхаараа нэг юм ийм нэрээ бицүү нэрхтэй шүү. Байж наач эргэтүүн түүх юм уу? Эргэтүүн бицсэн эргэтөө. Оо. Тэг би яг энэ үед нэрхтэй гэдгийг нь ойлгочихсон. Гадаа ардаа ямар гоё яригдж байна. Тэг хөшөө асуудал байна уу гэх монголоор бол чамд юу юм бэ ингээ бараг ингээд татсан чинь нөгөөтг машин оноо зүхтагаа явцсан юм байна. За тэнгуут нь шууд таньсан гей юм уу? Тэгээ таньсан цагтаад хэлээд манад ийм хүн сэжиг бүхэн ингээд та юу хараа зогсоод байна маа гэдгсэн чинь цагдаа наа чи хулгайч ер нь танд л тэгж агаад та тэрний хараа тарцсан юм шиг байна гэхээр нь за бас тийм ээ тийм байж болох юм байна гэж одоо өнгөрсөн гинэ. Тэгээ жоохон жирхэд гэрийнхээ хамгаалтыг илүү сайжруулаа баахан камер суурлуулсан юм байна. Тэгээд нэг хэсэг намжсан байж байгаа нэг өдөр гэртээ зурагт үзээ суужсэн чинь нөгөө залуу манай цонхон дээр ирчихсэн ширчихсэн энийгээд зогсож ирсэн гэсэн. Йоо яа чин цонхон яа. Гэтэ би яг чамаг ингэж реакцлж битсэн юм аа. Йоо тамаг ус басчлаа нөөш гэж би ажил тийм цонхон яадас аадаг юм. Ингээ нийцэн зогсчихсан гэдэг. Oh fuck. Яа, наач би яагаад тэгж айдаггүй гэл би жоохон бахад надад тийм тохиолдчихсан байхгүй юу? The fuck. Гэтэ тийм том юмш нөгөө юм хөрхийн нэг юм жоохон над историйн чин дараа. Тэгээд гэс босоод бууга авах гээд би явсан. Тэр хооронд цухтаачихсан гинэ. Бууж шиг гадаад Америкт буутай. Би цагдаа дуудаад бичлэгийг нь хараад хойноос нь мөрдөж эхэлсэн гинэ. Би цагдаа дуудаад тэгээ цагдаа нар
хойноос нь бичлэгийг хараад мөрдөж эхэлсэн юм байна. Тэгээ өнгөрсөн шөнө 2 цагт танихгүй дугаараас дуудлага ирсэн. Надаас шууд гэртээ байна уу гэж асуусан. Тэгэхээр нүүдээс нь хинбэ гэсэн чи уцаа тасалчихсан байна. Гоё ба. Ийм сэдв бишэлт ярахаар амар кайфтай. Наач яг жинхэнэ босон асуудал гэхээр би бүр ингэж тэгээд би төгсгөлийн мэдээд байгаа болохоор надад жоохон гайгүй бодох шиг нэ тэ. Гайгүй төгсд юм за. Тэгээд цагдаад дахиад ийм танихгүй дугаараас дуудлага ирээд байна гэсэн чинь өөдөөс нь бид нэр боломжоор ажиллаж байна. Одоогоор бид нарт тодорхой юм хийж авахгүй байна гэдэг хариу өгсөн. Тэгээ би амьдарч байгаа газартаа дуртай энэ асуудлаас болоод энэчнээсээ нүүмэргүй байна. Манай эхнэр бас жирэмсэн. Би хүүхдээ аюултай байдалд оруулмаргүй болохоор яахаа мэдэхгүй байна гэсэн юм цагтлаа. Тэгээд төгсгөлийн би ярих уу? За. Парт 2-тай байсан мөлий. Тэгээд парт 2-ыг сонссон чинь энэ эхнэр нь нөгөө нэг намд ажилдаг. Тэгээд тухайн нөгөө нэг юунда таунда ер нь намынхан одоо нат юучлээ. За. Тийм канцлер гэцээсэн. Тэгэнгүүтээ юу яатсан? За ёо тархины гацалт, амбаргины гацалт явсан шүү. Эхнэрийнх нь ажилдаг намынх нь нөгөө намаас нь им жоохон айлгах маягаар юм явуулж иж таарсан бэлээ. Тэгээд дараа нь камера шүүгээд нөгөө залууг нь олж аваад тэгсэн чинь өөр намын залуу байж таарад им улс төрийн шинжтэй үйл явдал байсан бэл. Ёо юм ашигтай. Харт. Бүр яг сайко байсан бол тээ. Сайко байсан бол харин амар ахгүй ингээд тэгээ инээдсэн зогсож байгаа нь юу гэсэн ч үгүй тээ. Тийм. Тэр ихтэй зүгээр айсандаа бас инээжсэн гэд бас хүн толгой дотор төсөөлсөн ч гэж магадгүй тий. Тий. Цохор ингэж харж байхдаа амар зурагтыг хамт үзсэн инээдсэн сууж байсан бол яах вэ? Эсвэл зүгээр л инээдтэй подкаст сонсоод яг тэр живчэр нь Хоёлынгийн сонссон инээжсэн бол тий. Би тэр дүү жоохон нийт үхээ ярьж хөө. Бид нар ингээл нэг юм хамаатан саднараа л явчихсан санагдаад байна заа юу. Би нэлээд жоохон бисэн ба тэгээд нэг юм айлын цуслан лагер дээр очдөг байхгүй юу? Тэг би яагаад ч ингэж машинаас буумаргүй санагдаад. Үгүй тэднийх юм нөгөө юу хөвгттэй гээд хөрх нөгөө саажилттай хөвгтөд төлөв. Тэр хөвгтөд чинь жоохон ингэж мэдгүй жоохон байхад л тэр айгууд надад юм жоохон амар санагддаг байхгүй да. Одоо бол тийм амар биш шүү дээ тий. Угаасаа жоохон бат тийм жоохон айгаад байдаг шүү дээ. Гэтэ зүгээр ингэж нэг жоохон сонир хөдөлдөг ч юм уу нэг юм сони имиж минэдэг тий. Тэг ингээд жоохон бахад яг тийм лагерд бас тийм хүүхдтэйгээ тэг би машин дотор би гарахгүй гээд айгаад ингээд үлдсэн чинь нөгөө хүүхд яг машин дээр ирээд тэгээ би бүр яг өмдөн түшээс алдах гад бүр тэгэж нөгөө айжсэн бохгүй юу. Тэгээд яг нэг юм цонхоор харж байгаа марж байгаа. Гээд хөрх амтан тэгээ тэр хүүхд үзчихвэл хай гэхгүй. Уучлаарай би чамаас жоохон бахтай айжсэн. Гэтэ ер нь л жоохон бах тийм ингээ нормал биш юмнаас л бүх юмнаас л айдаг гэсэн шүү дээ. Хүн зүгээр эвгүй инехэд л айдаг. Дээрээс нь машинд ганцаар үлдэхэр чинь би бүр машинд ганцаар үлдэхэр амар айдаг гэсэн шүү дээ. Хүн битээ тэр алганголгосоо гэж. Тэгээ тэр хүүхд яаж ил намаа нөгөө айж байгааг мэдээд ингээ хотлоо албаар намаа бүр айлах гэдэг надад тоглоодсэн юм шиг байлээ. Эрэхтэй надаас ах хүүхдсэн баха. Тэгээ ингээд надаар бүр тоглоо нөгдөг чинь бүр ингэж ингээд тэгээ би нөгөө жоох бүр тийрээ те. Одоо чи надад таараа. Ахгүй. Хүй. Ингээ уншаад хахаар амар хурдан тусах юм байна. Хоёлаа өөр ярих юм байна анаас. За сүлд нь ярьчээ тий. Тий. За 3 дахь. За энэ дэр нэлээд ярих хаа хоёлаа. За би жирэмсэн найзтай нөхөр нь нэмэх 18 бичлэгт орсон байлээ гэж хэлэх нь зөв үү гэдэг сэдвтэй. Жирэмсэн найзтай нөхөр нь нэмэх 18 тоглолцсон. Оо shit. За байж зөв үгүй юу? Зөв. Зөв бата. Чи зөв гэж бодож байна уу? Шууд ярих чаа. Тий. Зөв. I don't know. Яг тийм нөхцөлт байвал яг дахиж бодох хаа. Хоёлын нэг уншны дараа гоё ярив. За. Одоо шөнийн 4 цаг болж байна. Би маш их гимшил мэдрээд унтаж чадахгүй байна. Би найз охтуудаараа саяхан мянган залуутай юу яадаг OnlyFans-ийн одын тухай хийсэн баримтат киног үзэхээр шийдсэн юм. Баримтат кино. Тэрний талаар баримтат кино гарсан юм шиг байна. Докюментаригээ бичээдсэн. Тэгээд тэрнийг найзуудаараа нийлж үзсэн байгаа байхгүй юу нөхөн.
Би тэрхүү баримтат кинонд хүний сэтгэл зүйн онцлог өөр сөрөг талуудыг харуулах юм болов гэж бодоод үзсэн. Тэгсэн чинь гол асуудал руугаа ороход тэрхүү бичлэг болон баримтат кинонд манай найзын нөхөр орсон байхыг олон харсан. Би нөгөө мянган залуугийн дунд нь нөхөр нь байгаад байгаа юм шүү Тий. дээ. Нөхөр нь жүжигчин биш зүгээр тэр бичлэгт орсон залуучуудаас яриа авсан юм шиг аа. oh shit. Тэрэнд нь орсон байна гинэ. За. Тэгээд би ганцаараа түүнийг таниагүй, бусад хоёр найз маань ч гэсэн таньсан. Би ихэндээ итгэж ядаа байсан хэдий ч ялчгүй л тэрээр мөн байсан. Нүрийг нь хаасан ч гэсэн би хаа шивээс зэрэг бүх юмд таарад. Би тэд найзтай хэлэхүү байх уу гэж зөв үү буруу юу гэж зөндөө ярилцаж хонсон. Яг гэвэл найз маань одоо 8 сартаа жирэмсэн. Хэрвээ нөхөр нь араар тавьсан бол энэ явдал нь ганцхан тохиолдол биш байсан нь лавтай. Шууд найзтай хэлээд найзаагаа харилцаагаа үгүй хийчих болов гэсэн эргэлзээ их төрсөн. Их ийм тохиолдолд найз залуу нь нөхрөө өмөрөөд дуустдаг болохоор би хэлхээсээ айж нилээн айсан. Тэгээ хэлэхээр шийдээд найзтайгаа уулзъя гэд бит хоёр уулзсан. Уулзалтын үеэр нөхрийнхэн зургийг үзүүлсэн чинь шууд таниад өөлөд эхэлсэн. Би найзаагаа надад уурлах болов гэсэн боловч эсэргээрээ шудраг байсанд баярлаа гэдэг хариулт авсан. Тэр хариад нөхөртөө хэлсэн болтой нөхөр нь над руу уурлаад бөө юм болсон. Чи юм уу гэр бүл сүйтгэгч амьдралыг маань үгүй илээ гэд баахан зураг ханаас минь бичээд манай хүүхдийг аавгүй өсгөхөр болгочлоо энтэр гэж солиорч өгсөн. Манай хамт үзэн найзууд чи яах гэж шууд тэгж хэлж байгаа юм бэ? Хүүхдээ гаргах хүртэл нь хүлээхгүй яасан юм гэд намайг зэмлсэн. Би жирэмсэн найзаагаа ийм хүнд асуудалд оруулчихлаа гэж санаа зовоод унтаж чадахгүй байна. Хэрвээ тэрэнд ямар нэгэн муу зүйл болох юм бол миний буруу болох нь бат боллоо. Хэлсэн зүв байсан уу буруу байсан уу би мэдэхгүй байна. Зүг л хэлсэн шүү дээ. Нөхрийнх нь өөрөөх нь буруу шүү дээ. Гэтэ хамгийн хогийн эхнэр нь 8 сартаа жирэмсэн байхад тэр дундуур нь бүр 1.8 бичлэгт орцсон байгаа хгүй юу. Тэгснэ тэрнийхэн докюментариуд нь бас орцсон байгаа хгүй юу. Наач хэлсэн зүг байна уу? Хэлэх юм байна. Би бас би ч гэсэн энэ ситүэйшнд байсан бол хэлэх юм байна. Гэтэ хэлэхгүй байжгаад ингээд тархитуулын явах нь харахад бүр хэцүү шүү дээ. Юу нь бол Тийм тий. тэгж яхаар хэлээд тэгэл нөгөө талаараа штэ тэр эмэгтэй хүн нөхөртөө бүр ингээ үнэхээр аимшигтай хайртай. Тэгээ зарим хүмүүс ч нөгөө нөхрийнхээ явдал судлыг хүлээн зөвшөөрсөн эмэгтэй хүмүүс эдэн штэ. Тэгээд хайртай юм чинь гэр бүлээ бодоод ингээд төвчж өнгөрөөдөг. Тэнгүүт яг тийм хүнд хэлсэн бол яах гэж хэлж байгаа гэдэг ч юм уу болох Тийм бах тий. болох байсан баг. Дээрэс нь одоо энэ зарим нөхцлүүд байд юм лээ. Ингээд өдөө олон жил би хамт ижгаад нэг нь араар тавьчих штэ. Тэнгүүт нь өөр нэг хүн араар тавьсан мэдээд ингээд эхнэрт нь ч юм уу нөхөрт нь ч юм уу очиад танаа тэр чинь ингээд араар чинь тавьчихжээ гэж хэлнэ штэ. Хэлсэн оноо салсан оноо ингээд хин нэг нь ингээд шинэ хүн тайртай болж чадахгүй, шинэ харилцаа үүсэж чадахгүй ингээд ганцаардмал яваад ахаар хэлсэн үнийг чи яах гэж надад хэлж байгаа юм бэ гэдэг ийм зэмлэлт юм л. Нөгөө чи хэлэхгүй байсан дээрээсээ тэгсэн бол би одоо зүгээр ингээд бүтэн гэр бүлтэй явж ах байсан юм эсэ гэдэг ч юм уу. Тинкээс амирх гардаг юм билээ л дээ. Наачин гэхдээ би тэр мянган OnlyFans-ийн бичлэг үзмээр санагчлаа ч гэж. Чи OnlyFans аккаунт дээр байж үзсэн үү? Үгүй ээ. Нээж үзсэн үү? Би харин тэр амьдралыг ерөөсөн мэдгүй бас үзэгвэ. Тэгээд орохороо контентуудыг үзэхийн тулд мөнгө төлнө сте. Тэгэл бах. Нөгөө фуд хөлнийхөө зургийг зурдаг чи OnlyFans сте. Тий. Гэтээс fit.com ч л нэг тийм сайтууд бас байд юм шиг л. Тэрүүр ихтэй мөнгө асаа олд юм шиг байна тий. Тийм штэ TikTok-оор амар гарч штэ. Чиний дансанд хэд байна гэнгүүт $300,000 молор гэл тэнгүүт та мөнгө ханаас олдог вэ гэнгүүт би хөлнийхэн зургийг зардаг гэл тэгээ тийм амар би юу гэж бодож байна. Би судалж үзсэн. Ер нь яадیں۔ Тэгээ яаж ингэж мөнгө олоод байгаа магаан гэнгүүт миний судалснаар болохоор тэр юу юм бэлээ нөх хөлнийхэн зургийг зарахтаа
ийм хүнтэй чаталт зард юм лээ. Миний судалсан арга нь хүн л зураг өгвөл болчихгүй. ингээд юм уу тий. Тийм бичээд тэр хүний бас захиалгаар ч юм уу төлөвлөлийн зургийг явуул. Одоо хувь чатаар зураг явуулж мөнгө авдаг юм шиг бэлээ. I think so. Тэнгүүт тэгэхээр чин тэр хүн ингээд амар сэжгийн ийм энерги амар их авна штэ тэр хэмжээгээр байна. Тийм байх. Тэгэхээр мөнгө өртөөсөө амархан олдгүй л өртөөсөө тэр ямар нэгэн амархан мөнгө гэж байхгүй. Тийм. Болохын Тэгэхээр тэр олон эрэгтэй хүнтэй чаталж хүлийнхэн зургаа явуулна гэхээр хичнээн тэр хүний өөр хэсэг гарахгүй ч гэсэн тэр хүн энерги тийш нь явуулж байгаа бодол тийм тий. Тэгэхээр Ойлголоо шүү. Би бас надад ч мэдтгүү зүгээр ингээл би ингэж утахгүй. Одоо Instagram дээр хүлэн зураг оруулж тий. Instagram-ийн зураг шиг нэг тийм платформ тэгэл зураг хийнгууд хүмүүс мөнгө төлөөж аваад идэм бол бас тийм сайт байдаг ч гэж магадгүй. Би зөвөр нэг өдөр л яадсан бол гэж бодоод судалж үзсэн. Чатчихдээ юм л бичилцэж ер нь илүү үн төрдөг гэх юм уу. Би бас нэг Америк нэг бас нэг подкаст хийд юм аа. Тэрэн дээр OnlyFans аккаунттай хүүхнээ юм яриа орсон. Тэгээ тэрэн дээр юу ярьсан бэ гэсэн чинь ер нь одоо амар том үнэтэй машинтай, хідэн хаустай, өөрөө 2 хүүхэд мөхттэй ингээд fully аим шигтэй баян болцсон хүн байхгүй. Тэгээ тэр хүүхэн ер нь яаж тэгж OnlyFans дээрээ ингэж их мөнгө олдог болсон бэ гэсэн чинь тэр хүүхэн зүгээр контент хийгээд бас ячаагүй л байгаа байхгүй юу. Гэтэ чи ингээ хүнтэй төлбөр төлж уулзж ирсэн үг ангууд нөө цэвэр контентаараа гэхдээ тэр хүүхний золиос нь юу байсан бэ гингүүт одоо ажлынх нь утас гэснээ им 3 4 утас байдаг. Нэг дор олон аккаунт нээх шаардлагатай болдог. Тэнгүүтээ бүтэн өдөржин утсан дээрээ ер нь ажилладаг гэж байгаа байхгүй юу. Одоо өөрөө бүтэн өдөржин нэг өдөржин бичлэг хийнгүүтээ тэрнийгээ бүтэн өдөржин эдит тэнгүүтээ нөгөө аккаунтууд руугаа шеэр хийн мэн гингүүтэл адилхан л нөгөө нэг хүн татахын тулд айгүй их хичээл зүтгэл гардаг. Тэрнтэй адилхан л гард юм бэл. Тэгжээж өнөөдрийн зэрэгт ингээд ийм их мөнгө олдог болсон. Түүнээс биш зүгээр хаяа хоббигоороо бичлэг оруулаад байвал тэр ердөөс мөнгө олж чадахгүй. Начин бас ботсон шиг амархан биш юм бэл. Тийм юу биш юм бэ. Бас айгүй хэцэлээс гаргадаг юм. Тийм. Мэдмээр юм байна. Тийм. Дээрээс нь тэр хүн тухайн одоо амьдарч байгаа тосгондоо гадуур хөгддөг гэсэн. Одоо жижигхэн хотод л амьдарч юм шиг л. Тэгээд ингээ хүмүүс намайг би гадуур ингээ чөлөөтэй кофе ууж явж чаддгүй. Хүмүүс намайг нүд үзүрлдэг эсвэл элдвэр хэлдэг. Гэт тэр хүн ихснэ мөнгөтэй ч гэсэн эрхчлөөгөөрөө бас бомлуулж байгаа байхгүй тий. Тэгээ одоо хүүхдүүд маань хай скул болоод ингээд сургууль соёлд орохоор яах вэ гэж би яадаг гэд. Тийм байна. Манайс бас нөгөө контент хийн гээл өдөржин энерги зарцуулаад ядраал тэгдэг. Тэр хүмүүс өөр төрлийн контентыг яг адилхан төвшөнд ингээд энерги зарцуулаад ингээд хийдэг л. Тийм байх шүү. Бас easy money биш. Угаасаа easy money гэж байх ч тийм амьдрал дээр бүх юм үнэтэй шүү guys. Yes. За мэдчих болоо. Гэтэ Монголд тийм OnlyFans man's аккаунт үздэг хүмүүс байдаг юм шиг үлээ тий. Бага хуу. Байх тий. Ой Монгол тийм Telegram аккаунтууд амар их үүд юм шүү. Тийм. Тэр чин тэрүүгээр юм уу тий. Telegram-аараа тий нөгөө нэг мөнгө олоод 20 саяг юу болсон. хийгээд Сонин юм хэрэгэлсэн строконууд зардаг. Америкт тэр бүр амар их үүд юм шүү лээ. Тэр нэг нөгөө жижиг хүүхний тэр нэг усанд орсон банаарсныхаа савн зарсан билүү. Тий. Одоо нөгөө банд усанд орсон бааных нь усаар нь хийсэн савн гэд борлуулаад тэр бүр фүн гэд дуссан. Тэр хүүхэн гэдэг амар секс шүү. Тийм тий. Тэг чи нөгөө нэг гэр үргэлжлэгч гэж өнгөрсөн дугаар дээр ярьсан шүү дээ тий. Тэр ном тэрний жүжигчин тоглоом гэж чи хэлсэн шүү дээ. Тэгсэн чи би тэрнээс хойш тэр номыг унших болгондоо яг нөгөө хүүхнэр төсөөлөгдөд тэгээд байгаа. Чигтэй гоё хоёрыг авцсан л шүү дээ. Тийм нэр 2 дугаар ангийн олж авсан шүү. Манайхаа гэрээ үйлчлэгч гээд номыг уншаад эхэлсэн хүмүүс байгаа юм билүү те. Тэрний 2 дахь бот нь Аз хур дээр байгаа гэсэн те. Тийм угаасаа Аз хурын хэвлэлээс гардаг гэсэн. Болор паблиш юу лээ. Тэр нь Аз хур их гэсэн шүү. Тэгээд
спонсор биш үү. Гэтэ зүгээр би драз хураас ч авсан чи 30% хөнгөлөлтөй авсан. Ямар гоё. Нэг давхраас нь би нэг юм чихмэл тоглоом авсан байхгүй асукад тэгсэн чинь нэг давхраас нь юм авсан бол ном нь 30% хөнгөлөлтөй байгаа гэд би амин хэмбэ. Тэр номыг авсан шүү guys. Би тэрний очиж авнаа. Тийм тэгсэн чинь над руу нэг хүн бас DM бичсэн байсан. Англи хувилбар нь бас байгаа юм билээ нөгөө их дэлгүүрийн уртлын англи нэг номын дэлгүүрээд штэ. Хоёр дараалцсан нэг англи дэлгүүрээд. Тэр хоёрын нэгэнд нь 1 2 3 гэд гурал байгаа. Тэр англиараа тийм. Уншмаар аюул аваарэ. Тэр айгуу сонирхолтой байсан шүү. Ариггүй хийснээс хойш би тэгээд уншаад дуусаад хоёрдоо нь ороод олоод авцсан байвал яах вэ? Тэгээ бүр ингээд албатай юм шиг бүр ингээд тэрийг уншихгүй болол бүр харин санагдаад уншиж байгаа айгуу гоё байгаа. Би бас саяхан бас кино хийсэн номноос нь сэтүүлж хийсэн кино минутай нэг ном аваад нөгөөх нь бүр ингээд миний сонирхлын ном биш байгаад тийрээд тэгээд одоо гэрт манаас уншиж чадахгүй байгаа нэлээд ном байна. Одоо тэгвэл 2 дахь батинд очиад уншаад хит хоног өгч байгаа юм шиг уншия. Тийм тэгэрээ гоё лээ. Гэтэ авцсан хамаагүй өөр юм бэл тээ. Эхнийх нь жоо цараматай тээ. Тийм эхнийх нь нэг хинж тоож уншихаргүй зэрэг тээ. Өдөртэй хоёр дахь нь хөрхий ээжтэй алцсан байлээ шүү guys. Хоёрын Reddit story айгу хурдан тусчлаа. Тэгтээ сонирхолтой сторинууд байлаа. Би нэг юу яах вэ? Нэг сонсчихсан түүхээ ярих уу? За, John Creepy шүү. За. Ханс элэний цагтл магталтай холбоотой юм эсвэл бидний нуцаас сонсчихсан болов. Нэг юм охин уялын хамаатны доочж амьдрах болсон гэлөө нэг хэд хоног. За. Хэдхэн хоног. Тэгээд тэнцэн нь очиод нөө ус цасанд ороод ингээл өдөр болгол юм ариун цэвэр юм байна штэ. Тэгээ нэг өдөр ингээд дүүшинд хараад байдгүй. Тий. Нөхөр ингээ харж идэг ахын. Тий. Надад ч бас бидний нууц юм байна. За тэгвэл хийхээс сонссон биш магадгүй юм байна. Тийм ээ, наа чин жоохон амар. Би тэр төсөөл мөртөөс ми тархинаас гарах уу за. Би одоо өмнөх дугаар дээр ярьсан шүү дээ. Манай нөхөлцөн намайг харж авах үедээ гэдэг чинь тэрнээс болсон юм биш. Тий. Ой тэр амарсан. Тэр үнэхээр creepy-сэн. Гэтэ ариггүй чи ингээд хотын төвд юу амьдэрдэг та тооцогдох лөө. Тий. Хотын төвд амьдрах ямар байдаг вэ? Гоё штэ. Ер нь ийм нэгдүгээрт ингээ манайс шиг спорт нэг хийдэг хүмүүс шүү дээ. Би бол аягүй спортлог байсан шүү. Одоо л ер нь залхуур хийхгүй болсон. Ийм хотын төвдөө харчаа алхалт хийдэг. Угаасаа ойрхон такси явахгүй. Тэнгүүт их тохиолдолд алхана. Тэ угаасаа алхачул амар те гоё юм чинь. Тэнгүүт алхангаа эрүүл мэндэд анхаарчаа. Хоёрдугаарт ийм юу ийм хүн бууж гэнсэн гэх юм уу? Ийм намгүн биш. Намгүн газар амьдарч чаддгүй хүнд бол тохиромжтой. Тэнгүүтээ юм ойрхон. Дээрээс нь ийм төвд амьдардаг хүмүүсээ одоо нэг амьдралын маяг нь ойролцоо хүмүүс агиох байдаг гэх юм уу? Жишээ нь кофе уух туртай хүмүүс нь харвас жаар нэг ордог хитэн газартай дандаа тааралтна. Өөрийнхөө ажиллуулсан ойролцоо хамт тогтолцоход амар. Тий. Тэгсэн чинь амар үнэтэй нэг кофе шоп болон дээр тааралдаг залууд байхгүй. Тэгс чинь энэ бас өчтөр өнөөдөр хоёр таарад. Тэгээд тэгсэн чинь өчтөр би офис дээр очицсан. Дэлгүүргөө өөдөнд нь ингээд нөгөө нэг цааж онгойлгодог хүн дуудсан ингээ үлээж чинь нөгөө залууч нь гараад иртээ. Тэгсэн яг манай офисын хажуу алгаа байл яах вэ? Энэ нэг онгойдог газар дотор хүн байд юм болов байдгүй болоо бодож исэн чинь тэр залуу ээж таарад. Тэг гих мэтэл нэг юм адилхан режимтэй хүмүүс амар их хэдэм бил. Тэгээд гэр бүл хүүхдтэй болвол аль болох ийм урд зөв мөг рүүгээ зөвлөвл сургууль соёл хүнсний дэлгүүр мэлгүүрээ юмнууд ойрхон ганц би манус шиг хүмүүс бол ер нь төвд авил сонирхолтой. Чи гоё төв рүү ирэх юм. Би харин төв рүү ирмээр байна guys. Би ч одоо яг урагшаа байгаад одоо 3 жил болох гэдэг нүү 2 жил гарсан болж байгаа. Тэнгууд тэнд үнэхээр уйдгартай гэдэг. За яг тэнд амьдардаг хүмүүс мэдж байгаа ингээд ямар ч чимээгүй хинч байхгүй. Хүмүүс байгаа л да. Гэтэ нэрээ би ингээ анзаарсан юм айгу сонио хотын төвд орж ирэх хүмүүс бүгд амар юм dressed up. Ингээд хувцалт ингээд им хувцлахад бэлэн одоо бэлэн юу юм бэ? Им зориулж хувцалсан. Тий ингээд хувцаслаад гарцсан гоё outfit үүсгээд гарцсан. Тэгэд урд болохоор ингээ хүмүүс зүгээр л биеийн тамирын хувцастай явж идэх байхгүй. Би имиж жишээлбэл ингээл ундлахны ойр хавийнхаа кофе шопор юмар их ингээл ундлахны өмсөл амар юм чөлөөтэй явж идэг. Тэгсэн чинь энд ингээл амар гоё бүгдээрээ гоё dress up хийсэн ингэж ингээл шүү.
зоригтой юм шиг. Тэнд болохоор ингээл Тийм байна. хүмүүс ингээл амар laid back. Тийм байна. Гэтэ эсвэл дандаа боссод гэдэг юм шиг. Бас магадгүй Нөгөө ажиллах 9-5 ажиллах шаардлагагүй хүмүүс байхгүй яа. эсвэл нөгөө хүүхдээ гэртээ ардаг эйжнэр мэйжнэр ч юм уу юм нөгөө нэг юм ганган байх шаардлагагүй нөхцөлд байгаа хүмүүс байгаа байна. А тийм биш. Би болохоор энэ 100 заримдаа ингээд өсгөтэй сандал мандал өмсөж чадсан бохгүй юу. Тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь төвт амьдэрсэн болохоор тэр хүмүүс донд би амар тодорч харагдахгүй байгаа гэсэн юм байна. Тийм байна. Би чамаа хэлсэн чинь анзаарлаа. Тээгүйсэн бол би танаа гэрийн тэр авд өсгөтэй сандалтай ингээ явж байвал бас сондгоо харагдах гэж тийм байна. Харин тийм билээ. Тэгээд би арай ойрд энэ хотын төвийн vibe зэ надад айгуу гоё санагдаад юм залуулаг. Ялангуяа юм single mingle хүнд чи яг юм тохирцсон санагдаад байгаа байхгүй надад. Тэгээд би хотын төв рүү ирж амьдрмаар байгаа guys. Гэхдээ хотын төвийн би яг нэг байшинд л амьдрмаар байгаа. Тэр башин намайг амьдруулж өгөхийн тулд өндөр subscribe хийгээсэн. Бид хоёрт би амар тэнэг за манайхаа би сайн нэг юм хэлчихээ залгсан чигээрээ байна. Тэгээд харин ганц би юм бол хотын төвд амьдрал шал өөр юм бил. Би уг нь ингээд Улаанбаатар ч айгу жижигхэн гэдэгдэн штэ. Тэгэхээр нэг тийм ялгаа малгай нэг байдаг гэж юусоо урд нь бодоо. Би бас бодоогүй юм. Анзаараачгүй хальт нэг төврөө орж ирвэл ирчээл буцаал явчихдаг байсан байхгүй. Тэгсэн чинь бүр үнэхээр өөр юм билээ. Тийм байна. Vibe нь амар өөр юм байна те нэр. Залуусын хот болсон юм шиг санагдчихна надад Улаанбаатарын яг төв хав. Yes. Тэгснэ амар фаны одоо гутлын оройр моройр чинь ер нь офислог орчин штэ. Бүгд юм офис хувцастай нэг юм албаны тэгээд одоо тий Blue Sky май гэх тэр авчи ер нь нэг тиймэрхүү штэ. Тэгсэн чинь би ч одоо офис хувцаслах шаардлагагүй штэ. Энэ зон амар богино шорт морттай тий ийм өсгөтэй сандал мандалтай гэх нэг юм үнэн чил хувцтай явж байгаа шүү дээ. Жилийн цаашаа нэг юм задгай халуунд ингээ марк зактай ч юм уу тий. Тэнгүүт яг нэг хуучаа хамт ажилладаг байсан хүмүүстэйгээ тарахаар амар эвгэн билээ. Тэр хүмүүс ингээ бүтэн офис хувцастай ингээ айс марсных гараагүй. Би тэгсч битүү айс гарсан. Тэгснэ хамт суугаа юм ярьсан чи нөх юм би хажууд нь шалдан байгаа давсан. Эсвэл нэг нас дүү мүү санагдаад тийж байгаа тийм. Тэгээ тэр хүмүүс чинь нааг юм богино хувцтай харж байгаа шүү дээ. Тэг ингээ хараад байгаа байхгүй аргуу шивээс юмс чинь баг мэдгүй тийм чи бүр өнөө өөр болчихжээ ингөт би чи амар шивээс юмс гаргацсан ингээ сууж байгаа юм чаа. Тэнгөт тэр офис орчинд манусаас жоохон ялгард юм л. Тийм ингээ хувцтай хүмүүс. Би арай урднаас ингээ нэг офис job хийдэг байхад чинь Шангрилад офистэй тэнгууд ингээ яг офис хувцлал ингээл явдаг гэсэн шүү дээ. Тэгээ тэр амьдралаас бас өөрөө нэлээд холдсон. Тэгэл энэ гутлын хорой үед би нөгөө юунд орж суугч тахгүй юу? Гриногийн смути намайг гоё. Тэгээд тэнд очиж суугаал тэнгууд ингээл офис хувцастай ингээл хүмүүс явангууд тэр амьдралыг нэрээ ийм байсан штэ. Ямар олж юм мэдгүй нэг юм жоохон reminisce гэдэг штэ ингээд нэг яг санахгүй зүгээр юм бодолт ингээд ингэдэг байсан штэ. Энэ хүмүүс ингэж байгаа юм байна да гэдэг жоохон гоё дотн мэдрэмж төрөөд айгу гоё яага. Тэгэхгүй яг урагшаалах юм ганцаардт идэв. Ядж идэл ингээд манай хотхонд ингээд гарангут 0 хүүхдүүд заяа 0 жоох хүүхдүүд. Тэгэл би бүр ёо төвл харин тийм би яг төвлөх хэрэгтэй байна guys. Би бас одоо ингээд төвөөсөө буцаад урагшилж чадах болов гэж бодогдсон шүү дээ. Нэг юм байсараа сурчвал урагшилж хаа хүүхд бүттэй болчвол урагшаа явж явах бах тийм. Тэгэл ингээд нэр айгу том ялгаатай юм байна. Хаяа нэг урагшаа явах ажилтаа байвал River-ийн Sega ч юм уу Rock Mock ордог. Тэнгүүт нэг юм яагаад ч юм сүнсгүй юм шиг нэг юм чимээгүй тийм намгүй бужигс орчин байхгүй. Тэгэхээр нэг хийвгүй. Гэхдээ энэ зам бол яалтчгүй нэг тийм гоё мэдгүй би Улаанбаатар хоттой илүү хайртай болсон зам байсан надад. Тийм ингээд Улаанбаатар хот бас хөөрхөн бас гоё хот болж байгаа юм байна. Залуучууд нь гоё болж байгаа юм байна.
залуучууд нь гоё соёлтой, царайлаг хөрхөн. Айгу гоё уцалтай болсон тий. Боловсралтай тийм айгу тийм өөрсдийн Стилтэй. Өөрийн гэсэн фокустэй тэгээ тэрнгүүрээ айгу өөртөө ихтэй хувцалж чаддаг тий. Тийм тэг яасан ч хөөх юм бүгдэрий тий. Айгу гоё болоод байгаа юм байна улам тодорхой. Тэгэнгүүтээ кофений шопын соёл түгээд байгаа надад амар таалагдчих. Хасаагүй л жишээ нь өнөөдөр энэ кофе шоп гэл өдөр болгол нэг шинэ кофе шоп нэгдээд тэр нь надад амар таалагдчих. Тэр хамгийн гол нь тэнд нь очоод ингээд зорж очоод үйлчлүүлээ суугаад гоё хоорондоо яриа үсгээ сууж байгаа юмсан гоё ягааз ингээд битүү хүмүүстэй тэр нь гоё ягаас те тэггүй ингээд хин ч ордгоо бас гоё нэгтэй шүү дээ яран гоё ягаа шүү. Үйлчлүүлэгт эрэлттэй нийлүүлэлттэй байна гэдэг шиг л те. Манай Улаанбаатар гоё болж байна те. Одоо ингэ штэ нөхөртэй болсон заяа. За. Нөхөртэй болсон нөхөр чинь орон нутагт явж ажиллах хэрэг гарчлаа. За оюун цалхад ажилт юм аа. Эрдэнэт юм уу дархан явчихжээ. Тэнд нэг 2 жил ажиллах болчлоо. Чи тэгвэл хамт явах уу нөхөртөө дагаад энэ ч нүлдэх үү? Эрдэнэт дархан чи very ойрхон шүү дээ. Амралтын өдрөөр ирээдэж болно шүү дээ. Ер нь хоттой байгаад амралтын өдрөөр уулздаг бай гэж юу? Би тэгтээ дагж авах хаа. Тийм би дагж авах юм. Why? Ягаад гэвэл Эрдэнэтийн дарханы амьдрал чинь өөр шүү дээ. Бас эндхийн амьдралаас тэгээ нэгэн тал би нөхрөө гэд насан туршдаа тэр хүнийг сонгоцсон байгаа шүү дээ. Тийм чинь ингээд шинэ газар очиж үзэн тэгээ нөхөртөө хамт байхыг би сонгох юм байна. Би бас дагж явна. Гэтэ нэг болцолтой. За. Кофе шоп олонтой газар бол окей. Тийм Эрдэнэт very cool. Харин тийм шиг. Тэнгүүд одоо шинэ кофе шоп миний хувьд амьдралын амар чухал зүйл болсон. Тэнгүүд хэрвээ гоё кофе шоп байдгүй газар бол би чадахгүй юм л. Би сайхан нэг сэлэнгийн хөтлөлөө. Тиймэрхүү нэртэй яваад тэр чинь Mapper кофе шоп гэж хасч 2хан газартай. Тэгээд нэг нь явхтай л байсан. Тэг нөгөөх нь зураг нь гайгүй юм шиг удаад очисон чинь явхтай л агаад. Гэтэ кофе нь л гоё юмтайсан. Зүгээр орчин яахтай гадаа суух муух хэсэг мэсгэж байхгүй нэ. Ингээд би яг тэр үед бодчихсан байхгүй. Маа нөхөр хэрвээ орон нутг руу явж ажиллая гэвэл би кофе шоп гоётой газар бол асуудалгүй явчих юм байна. Эсвэл өөрсдөө кофе шопны бас тийм тий. Хөвсөлт агиох гоё кофе шопуд байдаг гэсэн. Харин тийм ээ. Би бас хөвсөл явмаар байна. Яа надад хиймээр байгаа юм зөндөө байна гэж тааж сингл аа. За анги болгон дээр л энийг яах вэ? Тэгээд битэрсээ ярихгүй юу? Өссөн битэрээд юу ч гэдэг амар өсөд байгаа гэсэн чинь нэх гоё би банштай цай гэдгээс чи би баншин дургу. Тий тэрнийхэн тухай ярина гэсэн. Яагаад дургу гэдгээ мэдгүй би зүгээр л Монгол банш идэх юм маш дургу ер нь. Тийм үү? Идээгүй хэдэн жил болж байна. Ингээд банштай цай май би амьдралдаа ер нь баг ууж үзэж байгааг байна. Муухай санагдаад идэг. Уучлаарай одоо надаас бусд нь банштай цай дуртай. Гэтэ хүн хүний сонирхол өөр шүү дээ. Би тэгтээ айгуусан ерөөс банштай цайнд. Сүү банш хоёр нийлэхэр жоохон сонир биш. Үгүй мэдгүй зүгээр л амт нь нийлэх гэж. Тэг ингээд бодохоор банштай цай. Йоо намайг амир хүн фейт хийх баха. Тийм ээ. Би баншинд ер нь айгуу тийм дургу. Гёоза хэлбэр хөөсөн биш ээ. Тэг бодит үнэнгээр бодит үнэнгээ би ер нь иддэг байхгүй. Гёоза эсвэл нөгөө нэг одоо нөгөө шарсан марсан эсвэл Аз маягийн бусад Аз маягийн баншнууд шүү дээ тий. Тэднэрт бол дуртай ногоотой яг юм хөөрхөн банш нар байдаг да мэдчих гэн тий дургу сонирмагаад. Гэтэ би энийг айгу сони юмтай тайлбарлах яг нь TMI заяа too much information. Гэтэ би өвгөөгийн сүнс ахгүй юу нөгөө монголчууд юм сүнс гэдэг дээ штэ. Тэнгууд манай өвгөө амьдралдаа амьд ахта банш нь бас дургу юм байсан. Банш идэх дургу. Тэгсэн чинь тэр хүний ачин гээд сүнс нь бол гараад ирсэн чинь би бас банш дургу. Ямар сони юу багасаа банш дургу гэсэн. Наа чи амар сони юм байна тий. Тэгээд харин тийм л гэж. Одоо ийм байна. Ингээд чи нэг жижигхэн шийдвэр гаргасан чинь тэр нь бүхэл амьдралыг чинь өөрчлөлт тохиолдол бий юу? Жижигхэн шийдвэр гаргасан чинь байгаа. Юу юм тэр нь? Асука. Би үнэндээ яг асукаг ингээд авахтаа ингээл нохоо авах чинь амар хариуцлага энтер гэл ингэж ярьдэн шүү дээ тий. Мэдгүй би зүгээр багасаа би ингээд ганцаараа нохоотой амьдрмаар байна гэсэн нэг надад бодлоо идэгсэн. Тэгэл би хуцтай юусо бодог байхгүй юм нэ. Тэгэл нохоод олмоор ингээл нохоо аваад тэгсэн чинь миний амьдрал шууд
шууд өөрчлөгдсөн ингээд гэрээсээ хамаагүй гарч ирч болохгүй ч юм уу. Өглөө заавал ирсэн. Тийм юм хүүхэдтэй болоод ингээд ерөөсөө тийм нэг юм залуухан сингл ээж нэг хүүхэдтэй ч юм шиг болсон юм шиг нэг юм. Тэг ингээд орой шоуд жаад очоо заавал асууга гаргана, өглөө унтаж болохгүй асууга гаргана. Асуугагийн им хоол энэ төр гэл мэдгүй гинт юм хариуцлагатай болсон. Тэгээд тийм учраас энийг үдэж байгаа хүмүүс ингээ нохоо авъя мав гэж бодож байгаа бол бүр маш сайн бодоорой. Бодоорой бүр хүүхэд юм бэл шүү. Яг хүүхэдтэй болж гинэ л гэж бодоорой. Надад тэр үед тэгж хэлжсэн ч гэсэн би нохоо ч хөөрхөн шүү гэл авсан. Тэгээ амьдралаа өөрчлөгдсөн. Чамд би болохоор одоо хийж байгаа ажлын сонголт. Би ердөөсөө ажлаас гарна марна, өмнөх ажлаасаа гарна марна гэж бодоогүй явчихсан байхгүй. Тэгээд тэгсэн чинь манай одоогийн захирал гинт аргунаа нэг өдөр уулзах уу гэд. Яг ч юм бол би баг яасан зүгээр үү гэж асуугаад зөвөрөө хоол нэг уулзтээ гэд. Тэгээ уулзаад надад санал тавиад тэнгүүт тэгээд хий гэл шууд зөвшөөрсөн. Тэгэл нөгөө ажлаасаа 7 хоногийн дотор гараад тэгээ одоо яг миний амьдралын хэв маяг тэр чигтээ 360 эргэцсэн нөө хөнгөн шид корпорат ажилласаа гарангуйтаа шууд ремоут ажилтж яцсан. Тэгээ миний амьдралын хэв маяг энэ жилийн дурсамжийг тэр чигтээ ингээд шал өөрөлгсөн одоогийн ажил. Тэгээ гараагүй гэж бодож байгаа гэцэллэр. Тийм. Энд гэхдээ одоо ингээд бараг 100-ны сүүлийн дугаар шүү дээ. Жишээ өнөөдөр бараг 100-ны сүүлийн өдөр юм тийм шүү дээ ёо. Тэгэхээр чамд энэ 100 ер нь ямар байв? Энэ 100 надад штэ амар чийл өнгөрсөн. Хэр чийл. Ингээд өглөө өссөн цагт яна захирал өцгтэй би өссөн цагтаа сэрдэг шүү. Яг өмнөхөө бодвол амар 5-аас сэрдэг болсон. Тэгэл гадуур өссөн кофе шоптоо суугаад өдөрч ажиллаа хийгээл эсвэл хөдөө явахаар бол би явлаа шүү гээл би амарчгүй 7 хоног гээл өссөн үедээ амраал ингээл нэг тухайн үедээ гинтийн өсөж байгаа юм а хийх боломж надад бүрдсэн. Тэгээд амар юм гоё юм үнээр чийлжлээс 100. Гэтэ ингээд нэг юм 27 насны юм хараал гэж нэг бэд гэж чи мэдхүү. Ёо над чи ярих уу? Тийм. Амар тий. 27 наснда ингээд 90 лаг мундаг артистууд үхээд идэг. Ямар нэгэн шалтгаангүй ч юм уу те. Харин чи тэрийг өөрийнх дээр яривал би 27 харин жилээ ингэж айгу хэцүү. Одоо бодохоор миний 27 нас нэг сэтгэл зүйн хувьд ингэж маш хэцүү жил байсан юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Одоо энерги хөнгөн одоо юм хагалаад орчмоор юу юм хэврэг. Нэг тийм амар хэцүү байсан юм шиг санагддаг. Тэгээд тэрийг тийм 27-ны жил гээд нэг ингэж би сонссон чинь бүр ингэж нэрээ ямар амар. Тэг би ингэ давсандаа амар баяртай байгаа. Би ингэ өөрийгөө хайрламар санагдчихж байгаа. Yes. Би одоо жишээ нь миний кейс дээр заа. Би 27 настайдаа ингээд ийм том хагцал миний амьдралд тохиолдсон гэх юм уу? Тийм тэгээд ер нь бас миний гүн депрешнтэй байх боломжийг бүрдүүлсэн жил 27 нас. Одоо миний депрешнийг гүнзгийрүүлж хөндрүүлж өгсөн жил 27 нас. Ер нь 27 нас миний хувьд ингээд 27 насны 100 бүр ялангуяа миний хувьд үнэхээр аимшигтай байсан. Тэгсэн чинь манай ах байгаа штэ 27 насны төрсөн өдрөө тэмдэглэж яхад ээж өвдөд битээр түргэн аваад гэртээ очиод ингээд тэр өдөр нь үнэхээр аимшигтай өдөр байсан ах төрийн. Тэгээд дараа нь ахтай ирсэн чинь нэрээ 27 насны төрсөн өдрөөр тэгсэн юм биш. Нэрээ 27 таахт чи тэгсэн юм биш. Нэрээ 27 таахт би тэгсэн юм биш тэгээд тэгсэн. За тэгээд бас нэг ойрын хүн 27 наснда нөхрөөсөө салсан гэдэг ч юм уу нэг юм 27 таахад ер нь аюу юм гүн хэцүү зүйлүүд аюу их тохиолддог юмсан гэсэн. Тийм. Миний бас надад бас өнгөрсөн жил би сая яг 7 сард 28 хүлээ шүү дээ тий. Яг тэрнээс өмнө бол надаа ингээд одоо азарч гэх юм уу тийм хагцал үзээгүй л дээ. Чамайг тэрийг тохиолдсон уучлалт өгсөё. Уучлалт өгсөё. Амар deep мэрчлэрэн сая би ингээд монголиш. Монгол инглиш ярьсан. Би сая ингээд амар сэтгэл зүй гэл амар одоо яг зүгээр шүү дээ. Тийм гэхдээ зүгээр ярьжсэн чинь зүгээр тэгсэн чинь. Яг
тухайн үед ингээ ярьсан бол надад амар хэцүү хасан. тий одоо даваад гарцсан учраас би хөнгө яриад байгаа. тий гэтээ удахгүй 27-наас хүрж байгаа эсвэл 27 хүмүүс үзэж байгаа ах you're not alone you can do this бүгдийг даваад гар тэгж хүсэж байна. Гэтээ тий бас тий хин хиний хувьд л хэцүү л Дараанаас жилээл шүү. depression гэдэг юу вэ талаар бас амар хэцүү дугаараас гаргаж болно хэрвээ та бүхэн маань бэлэн гэвэл доор комент бичээд үзээрэй. Жинхэнэ амар юм бол ярьж чадна. ChatGPT дээр юм байт юм байна. Please хэцээсэн. Please тийм календарчлсан зурхаа идэм байна. За тэрнийг хийж болт юм байна. за Тэгэд манай ихч надад хийж өгөөд. за Тэгээд төрсөн сар өдөр цагаа бичингүүтээ ийм хизээ хүн нөхөртөөгөө очих уу ямар орчинд очих боломжтой байг гараад ирсэн байна. Тэгсэн чинь миний хавар нэгттэй одоо ч би 29-тэй гингүүт 30-таагаас эхэлж ер нь таарах магадлал өндөр. Тэнгүүтээ аль нь утгаар явбал таарах вэ гэсэн чинь штэ 100 баруун зүүн тийш за бишээ солирч баруун урагшаа гингүүт Дандастаны орнууд за Туркменистай гэдгснээ юу байлаа бүр ингээ үнэхээр боломжгүй орнууд цавагч дээр бүр өгтлээ нэг за наадл арай яг вэ бас Монголын те баруун урагшаасаш байж болно штэ гэж бас тэмээтэй гэдэг. Эсвэл зүгээр л баруун урагшаа зүгт тий алхаж ийсэн хүн байж болно үстэй. Тэнгүүт уул уурхаа муурхаа ийм газрын тосмос гэдэг ч юм уу тиймэрхүү ийм чиглэлийн хүн байхс магадaltaй. Тэгээ 33-ны жил дээр бол би бат хүнтэй суунаал гэсэн байна. За баяр үргээ. Баярлалаа. Одоо би бол хизээ 2 жил би single явна. Single хоорондоо мингэл хийнэ. Яа би тэгтээ тийм үзэж байгаагүй юм байна. Гэтэ би зүгээр нөгөө Destiny Matrix chart илүү үлээ нэг тиймэр үзчихсэн. Тэгсэн чинь би нөхөртөөгөө юм номын самман нэг юм тайван юм zen coffee shop мод нэг тиймэрхүү газар. Гэрийн үйлчлэгчээ уншиж байхдаа нөхөртөөгөө тарах юм шиг нэрээ тэгэн гэдэл бичсэн байсан шүү дээ. Тэгтээ бидний насны үеуд одоо 2 дахь 3 дахь гаргаад битээр муур нохоол ирж ин да. Харин тийм ээ муур нохоогоо яриад ёо. Кофе шоп тий. Муур ярьж өглөөл, нохоогоо ярьж өглөөл. Гэтэ гоё юм ингээд амар гоё. Хүн болгоны амьдрал шал өөр гоё байгаа шүү дээ. Яа сонирхолтой яг юм experience хийгээд явж байгаа да. Гэтэ яг дараа нь яг ийм цагтл гадны цагтл уншуулахын сонирхолтой нэг бол битээр илүү олон цагтл би бэлтья. Сарай би миний бороо. За хувцасаа эхлэе. Тийм шүү дээ марцсан. Чамаас эхэлчих. Надаас эхлэх юм. Тийм өнгөрсөнд надаас эхэлсэн хаа. За би энэ Vans-ын жакет өмссөн байна өнөөдөр. Тийм ээ манай өргөний бүх хувцас Vans юм шиг. Гүн штэ. Vans-ийн хоёр л юм байгаа. Нэг нь энэ. Тийм тэгээ энэ дотороо Stranger Things-ийн подолк. Stranger Things-ийн подолк мó. Гэтэ би нэг амар олон жилийн өмнө авсан. Тэгээд ер нь сүултээ гэртээ өмсдөг бодолк болсон байсан. Тэгээ өнөөдөр яа чим энэний дотор болчих юм шиг санагдаад тэгээ өмсөг гараад ирсэн. Тэгээ зүгээр нэг юм эртүүд онлайнаар захиж авсан. Хөлөндөө нөө New Balance. Надад New Balance-ыг 3 кит хийдэг. Тэгэхээр байн New Balance гэж гарч ирэх байх шиг байна тий. Тийм тэгээд iWatch зүсэн байна. iWatch-ний юутэй юм уу? Ийм зүгээр charm шиг юм. Charm-тэй юм уу? Хөрхийн. Энийг манай бэрхч үзсэн. Charm-тэй юм байна. Тийм. Тэгэл бусад юм хийвэндээ өнөөдөр амар цомхон явчихна. Харуулъя энэ charm амар хөр харагдав. Ийм charm-тэй юм байна. Тэгэл юм байна да. Яа New Balance цүнх чинь тэр байна. Цүнх өмнө байсан. Тиймэрхүү л байна да. Хонсоо хараар бутсан байна. Тийм маникюр хар юм уу? Хар. Хөх юм уу гэж бодлоо шүү дээ. Энэ өнөөдөр бороо орж байгаа болохоор хоёул гадуур бас нэмтэй явчих. Би нэг хар хөдийтэй байгаа. Би бас нэг тийм цов No brand хар хөдий. Other Stories гэдэг дэлгүүрийнх. Тэгээд миний нэг улаан балерина гэдэг жимтгүү. Хүмүүс тэрийг хан сасдаг амар сасдаг. Тэр Other Stories гэдэг газрын гэж би боддог. Мянган удаа хэл. Энэ цамцаас адилхан тэднийх. Тэгээд энэ подолк маань болохоор Aritzia-гийнх зүгээр цагаан сайхан подолк байгаа. Урт. Тэгээд энэ маш секси юпг өмсөн байна. Тэгэхээр бас Aritzia-гийнх энэ юпгийн доторгүй юу? Ийм
Юу ч яахгүй гоо. Сөхөд харуулчлаа. Өнөөдрийн төрсийг болохоор хар өгдөхгүй. Албаар зөрүүлсэн яа. Тий, ер нь бол албаар зөрүүлсэн. Ер нь албаар зөрүүлсэн шүү дээ. Би энийг өчигдөр өмсөхдөө улаан төрсөг. Чам дулаан төрсөг үйд юм бэ те. Бэлгүй тэр чинь амар нөгөө энергийн чухал шүү дээ. Тийм үү? Надад тод өнгө нь ягаан өнгөлөөд. Тий, одоо нөгөө энэ чинь үндэс хүртийг чинь илтгэж байгаа чинь улаан өнгө гэхгүй юу? Үндэс хүртийг улаан өнгөөр илтгэлдэг. Тэгэхээр яг тэгвэл би улаан төрсөг авна. Хараа тийм төрсөг өмсчихэд нөгөө тэр хэсгийн энерги үйл ажиллагаа тий бас айгуул хэрэгтэй юм гэсэн шүү. За тэгээд энэ гутал болохоор мангогийнх баха. Тийм. Тий. Би нэг өнгөрсөн жил Playtime явах гээд энэ гутал хэрэгтэй болоод авч ирсэн байхгүй юу? Nice. Тэгээд энэ Oms маань Pentiгийн ийм нөгөө бас секси юм сайн. Уртамс юу гэдгэлээ? Мэдгүй уртамс. Жинэрээ жоохон бахад ингээд нөгөө эмо хийсэн штэ. Тэгтээ нэг юм ирэмэрийн шоод өрүүлж юм. Тэгсэн тий. Гарандаа нэг юм кидэрж хойлоо тэгсэн тий. Би миний сургуулийн форум жилетэг дүүрэн пинтэй байсан гэдэг одоо бүр нэгт зайгүй. Тэгээ шажигнаал яваад идэг ингээд. Миний болохоор цагаан цамцны захууд нь ингээд юм пинтэйсэн. Тэрийг өөрөө хийх тий. Би нэрээ сургууль дээр нэг тренд өсгөжсөн чи юу гэсэн чи юм. Би малгайтай юм нэгэн цамцны гадуур цагаан сорочк өмсчихдээ байхгүй. Тэгээд чинь чамаас үүссэн зүйл юм уу? Зарич үг баха. Лав сургууль дээр дэс нэг ч тийм хөвгт байдгүйс. Тэгээ би тэгж өмсдөг болсон чинь тийм стил сургууль дээр аяг гарч ирсэн. Оо, nice. Гэтэ манай 10 жилийн хүмүүс үзчихвэл худлаа шааж яна би хараалахгүй гэсэн чинь өндөр худлаа ярьж индэ гэж бодчих магадгүй. Гэтэ миний хувьд л тийм байсан. Тийм. Худлаа ярьж индэ гэж бодсон ч юм аа. Мөн тийм юм дээ. За тийм байна. Тэгээд би болцсон билүү? Ингээд тийм тэгээд би нөгөө нэг цүнхтэйгээ явж байгаа. Далай дээр үрдэг цүнхтэйгээ явж. Энийг Мьюжигээс авч болно. Окей. За тийм байна да. Тэгээд өнөөдрийн ангиа үзсэнд баярлалаа. Бит хоёр айгуу гоё баярлалаа. Суугаад энэ ангиа хийлээ. Гоё байлаа. Дараагийн дугаар дээр энэ кофе шопынхан өөр хэсэгт гэж ярьсан те ойлаа. Тийм. Яагаад гэвэл энэ кофе шоп nice. Харин орчин их гоё яагаад. Тийм. Vibe нь таалагдаад. За тэгээд энэ ангиа үзсэнд баярлалаа. Хүлээж үздэг бүх хүмүүстээ баярлалаа. Энэ хард цэцгний би та нарт энэ цэцгийг харуулъя дараа нь тий. Тий, сүлд нь харилцахгүй те. Тийм бидний бүрийн гоё цэцгэн дунд суудаг байхгүй. So nice. За. Окей. Баярлалаа. Баяртай.